За сайн байцгаана уу оюутан залуусаа. Та бүхэнтэй 5 минут подкастынхаа 3 дахь зочинтой уулзч байна. Энэ удаагийн зочноор мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын эрхлэгч Даштрж өгчтэй уулзч байна. За сайн байна уу, та өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг болох дээр Даштрж гэдэг. За шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургууль мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт 2016 онд байгуулад 2 хөтөлбөртэйгээр сургалт, судалгаа, шинжилгээ тэгээд аж ахуйн гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэн ажиллаж байна. За манайх болох дээр бакалавр, магистр, докторийн сургалтуудыг зохион байгуулж явуулж байна да. За одоо танай мэргэжил одоо маш эрэлттэй байгаа. Ер нь танай мэргэжлийн давуу тал, онцлог ер нь сайхан яг юу байдаг вэ? Манайх бол яг хуу компьютерийн сүлжээ гэсэн хөтөлбөр байгаа. За дараагийнх нь компьютер системийн аюулгүй байдал компьютерийн сүлжээ гэсэн хөтөлбөрөөр одоо 2002 оноос анх эхлээд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ ер нь бол энэ хэрэгцээ шаардлага бол өнөөдөр бүх юм дижитал хэлбэрлөө орж байна. За тэгээ эдгээрүүд нь болохоор бүгд сүлжээгээр дамжиж хэрэгжиж байгаа учраас сүлжээний инженерүүд бол зайлшгүй хэрэгцээтэй байгаа. За дээрэс нь мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол өнөөдөр мөн адилхан хурц тулгымдсан асуудал болж байгаа. За тэгэхээр энэ үндснээс яг үгээр системийн аюулгүй байдлын чиглэлээр инженер техникийн ажилтан бэлтгэх нь мөн адилхан одоо маш их эрэлт хэрэгцээтэй болж байна. За тэгээд хамгийн сүүлийн статистикийг харахад Европ болон Америкийн зах зээл дээр өнөөдөр сүлжээний чиглэлийн ажилтан гэдэгт одоо жилийн хэрэгцээ нь бол одоо ханга шаардахгүй. Тийм учраас гадаадын орнуудаас аутсорсинг хийлгэх. За зарим инженерүүдийг урьж авцарч тэр зах зээл дээр ажиллуулах. За тэгээд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр бол одоо сүүлийн бүр эрчимтэй нэмэгдэж байна. За энэ бол улс орон болгон өөр өөрийн тусгай бодлого хөтөлбөр хэрэгжүүлээд ингэж байна. За жишээ нь Хятад улс гэдэг л одоо бүр 8 Хятад улс гэдэг өөрийн тусгай бүр айран байгуулсан кибер аюулгүй байдал гэсэн чиглэлээр ийм үйл ажиллагаа явуулж байна. За дээрэс нь Оросын холбооны улс гэхэд мөн адилхан энэ чиглэл рүү нэлээд хүчтэй анхаарал хандуулад ингээд энэ бол мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн бол өнөөдөр цааш дахин эрэлт хэрэгцээ улам их нэмэгдэж байна. За энэ бол одоо ач үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг дээр мэдээллийн кибер аюулгүй байдал гэдэг бол бүр тодорхой тусаагдаад ингээд ороод ирсэн байгаа. Тэгэхээр танай мэргэжлээ сурч байгаа оюутнууд ер нь гадагшаа төтгшөө одоо явах сонирхолтой хүссэн сургуулиугаа сурж байгаад явах, сурсныхаа дараа явах боломж ер нь хэр байна? Явж байна уу? За манайх болох дээр гачаага явж сурах тал дээр бол 2 дээр нэмэх нь 2 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. За энэ 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр болох дээр 2 жил манад сурчаад 2 жил бүгд найрамдах Солонгос улсын Сүнчэн хааны их сургуульд очиж сураад тэгээд төгсөлтөө хийдэг. За анхны төгсөлт нь бол сая энэ 2 сард боллоо. За тэгээд эдгээр оюутнууд нь одоо энэ 6 сард манад ирж төгснө. За дараагийн 2 дипломтой төгсөж байгаа. 2 дипломтой төгснө. Шинжлэх ухааны технологийн сургуулийн диплом, Сүнчэн хааны их сургуулийн диплом гэсэн 2 дипломтой. За тэгээд энэ дээрээс ингээд ажиглаад харахад бол саяын төгсөж байгаа 6 хүүхдээс 4 нь цаашаага үргэлжлүүлээд магистрын турт бүгд найрамдах Солонгос улсын ихтэй сургуулиуд үргэлжлүүлэн суралцахаар болж байна. За дараагийн нэг гачаага явж сурах болцоо нөхцөл бол төгсөөд гарцсны дараа өөрөөр хэлбэл одоо бидний хамтын ажиллагаатай ихтэй сургуулиуд руу одоо бид нэр одоо ингээд apply хийлгэх санал тавьдаг. За үүний нэг жишээ бол Тайваны үндэсний их сургуультай одоо манай салбар хамтын ажиллагаа хөгжүүлээд хурал семинар зохион байгуулдаг. За тэгээд энэ сургуулиас бол одоо урилга ирээд анхны магистр оюутан бас энэ өвөл төгсөж байгаа 2 жил сураад за дараагийн манай нэг магистр төгссөн оюутан сая энэ хавар докторийн турт apply хийж байна. За гэх мэтчлэн өөрөөр хэлбэл Солонгосын ихтэй сургуулиуд байна. За Япон руу бас байна. За Америк руу бас байна. За гэх мэтлэн сургуулиуд руу бол яг хөтөр төгссөний дараа эдгээр сургуулиуд руу мэргэжлэрээ сүлжээ болон аюулгүй байдлын чиглэлээр үргэлжлүүлэн сурч байна. Танай төгсөгч нарын одоо хаана ажиллаж байна? Товчхон 2-3-ын дурдвал. За ер нь бол яг хөтөр манай ах бол банкны салбарууд байж байна. За дээрэс нь ISP буюу интернет сервис үйлчилгээний газрууд байж байна. За төрийн үйлчилгээний газрууд байна. За ихтэй сургуулиуд байна. Гэх мэтчлэнгийн газрууд дээр бол хамгийн их эрэлт хэрэгцээтэй ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар ихтэл бараг 98% нь ажлын байраар бүрэн хангагдсан. Өнөөдөр ихтэл
одоо мэрэгжлийн хяналт шалгалтын газраас эрх хавар төгсөх оюутнаас ажилд оруулах тийм юу одоо хүсэлт бол одоогийн байдлаар орж ирээд байна. За багшаа сүүлийн асуулт байна. Оюутнуудаа одоо оюутан залуус ч ерөнхийдөө тань зөвлөгөө юу байна? Одоо ийм 20 зэртэй үед төхөөж яа тэгээд дээрэс нь ерөнхийдөө өөрийнхөө оюутнууд өгөх зөвлөгөө байл. Оюутнуудаа өгч. За тэгэхээр ер нь бол яг оюутан бол зөвхөн бакалавр биш цаашаа магистр, доктор гээд сургалтынхаа шатны дамжлагуудаар одоо ингээд дамжаа суралцах хэвээр. За ийм учраас одоогийн байдлаар одоо сурч байгаа бакалавр оюутнууд болон магистр оюутнуудад би одоо ер нь юу гэж хэлэх үү гэдэг дээр суур мэдлэгүүдээ одоо яг энэ бакалаврынхаа төвшөнд сайн эзэмсэж авах хэрэгтэй. Улмаар энэн дээр тулгуурласан гадаадын ихтэй сургуулиудын нээлттэй одоо тийм хөтөлбөрүүд бол маш их байна. За тэгэхээр тэр ижил төстэй хөтөлбөрүүдийг бол авч үзэх хэрэгтэй. За энд бол Германы ихтэй сургуулиудаас байж байна. За тэн дээр бол Дармстадт их сургууль байна. За Индикийн их сургуулиуд байж байна. За юуны Америкийн одоо Харвард их сургууль байна, MIT байна. За эдгээр сургуулиудын хөтөлбөрүүд бол ер нь дэлхийн хэмжээнд бол маш өндөр чанартай ийм бичигдсэн байдаг учраас эдгээрүүдийг ороод бие дааж үзээд суралцаад ингээд явуулна бас илүү үр дүнд хүрэх ёстой. За дээрэс нь яг хөөхтөр онлайн төвшөнд одоо бас суур мэдлэгүүд дээр тулгуурлаж ингэж нийлүүлж үзэх нь бол бас илүү үр дүнд хүрэх болоо гэж бодож байна. За баярлалаа.